Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Хараагдсан сүм. Энэ түүх олон жилийн өмнө надад болон миний эхнэр, ах, бүр хотынхонд тэр жигтэн тохиолдож айдас давтуулж байсан юм. Намайг 3 дугаар ангид байхад болсон хэрэг. Миний ах 3 найзтайгаа намайг дагуулan томчуудын очихыг цээрэлдэг газар руу очихоор болов. Тэр газар бол хаягдсан хөнгөө сүм байлаа. Би хүүхэд байсан ч тухайн газар жихүүдэс хүргэм, цаанал нэг онцгүй энергитэй болох нь мэдрэгддэг байсан. Би тийш явмааргүй байсан ч ах найзуудтайгаа намайг хүчээр шахуу авч явсан юм. Төлөвлөсөн өдрийнхөө үд дундад ах бид хоёр тухайн газрыг тандаж төрүүлж очив. Хотын захиргаанд саяхан шинээр орсон гих 20 гаруй насны нэг залуу тэнд тааралдаж бид хоёрт хандан. "Хөөе та хоёр, дахиж иш ирж болохгүй шүү. Эндээс явсан дээр гэртээ гар заяа" гэв. Тэр биднийг явуулж дөнгөсөн ч тэр шөндөөн ах найзуудтайгаа буцаж очих төлөвлөгөөтэй байв. Сүм хотын өндөрлөг газарт байрладаг тул тийшээ очихын тулд налуу газраар явах болно. Тэр налуу газарт хідэн эртний угтах хаалга байдаг нь орчныг уламж төгшүүртэй болгодог. Эхэндээ бид цугтаа алхаж байсан ч хэн нэгэн одоо салж явцгаая гэхэд бид хоёр хуваагдаж би ахтайгаа нөгөө 3 найз цугтаа явахаар болов. Хэсэг алхасны эцэст цаг агаар эсвэл орон зай өөрчлөгдсөн мэт санагдсан юм. Би ахтаа гэртээ гармаар байна гэхэд тэр дорхон хариулж яг одоо буцаад явцгаая гэлээ. Тэр миний гараас барьж буцаж явахаар эргэлээ. Угтах хаалганы хавцаа явж байтал ах тэр газартан хөшсөн мэт зогсоод чигээрээ харсан чигтэн чичирч эхлэв. Би хайсан ч түүний харсан зүг рүү хартал тэнд бидний замд хэдэн хүүхдүүд зам хаан зогсож байх юм. Тэдний царайг харахад нүдэн цагаанараа эргэж өөр ямар ч нүүрний хувралгүй зогсно. Ах хайснаас болж гинт хашгиран гарнаас угц татан гүйж гарлаа. Бид хүүхдүүдийн дундуур гарч байтал ах гинт доош унчихав. Түүн рүү гартал өнөө хүүхдүүд түүн дээр овоорчихсан байв. Би тэндээс молтрон цааш гүйж тусламж үсгэр шийдтэл миний бие огт хөдөлсөнгүй. Хөлөө хөдлөхөд хүнд байсан тул доош хартал настай эмэгний нүдэн цагаанараа эргэчихсэн шүдэн хаврын миний бүслэгнээс зуурсан байлаа. Тэрхэн агшинд би одоо өөхөх нь гэсэн айдас нөмрөн авлаа. Би үхэлдэн бэлдэн нүдэн анихад настай эмгэн чихэн шивнэв. "Нааша хүрээ дээр. Нааша. Энэ талд хүрээ дээр." Үүнийг сонсоод хэдийгээр үхэлдэн бэлдэж байсан ч гинтийн айдсаас болж би нүдээ нээлээ. Эмгэн над руу авирсаар царин чан хурд тулж иржээ. Би байдгэрэн хашгирсан ч ойр хавд сонсох хүн байсангүй. Ахад юу тохиолдсныг мэдэх гэсэндээ би ах рууган эргэн харлаа. Түүнийг хүүхдүүд сүм рүү чирж байв. Би ч байдгэрэн хашгирч өөлн тусламж ирлээ. Дараа нь миний ардаас нэгэн таньдаг хоолой гинт сонсогдсон юм. "Чи одоо аюулгүй болсон." Түүнийг ингэж хэлэхэд надаас зурж өсөн бүхнээс чөлөөлөгдөх шиг болов. Эргэж харахад өдөр уулзаж байсан залуу зогсож байлаа. Ард нь хэдэн том хүмүүс байв. Тэдний гайхан уулаг алдах чимээ сонсогдож байлаа. Би ахыгаа харахад тэрч бас аюулгүй болсон байлаа. Миний хөл ямар ч тэнхээгүй санагдаж би газар дунаад өгөв. Томчууд бидэнтэй ярилцах гэж оролдох зур ах сүмд өөр хүмүүс байгаа гэдгийг хэлж амжив. Залуугийн царай гинт ховэрч "Маш муу шүү. Би даврахгүй бол оройтно" гэж хашгирав. Тэр босод томчуудтай зүг додогшоогүй лээ. Сүм дотор ахын найзууд олджээ. Тэд танигдахгүй болтлон өөрчлөгдсөн байна. Амь нас нь аврагдсан ч оюун санаа нь балран алга болцгоожээ. Тэднийг хотоос явуулж эмнэлэгт үзүүлэхэд тэгж онцлогдсон юм. Гэсэн ч хэдэн өдрийн дараа тэднийг нас барсан гэх харамсалтай мэдээ сонсогдлоо. Бид загнуулж, аашлуулан
бусад хүүхдүүдийн ээжүүд уйлцгааж байлаа. Дараа нь сонсоход сүм анхандан хэвэн байсан ч тентхийн нэг ховрог ер бусын онгодын хүчтэй болжгож түүний далдын хүч маш их байснаас төрлөн олоогүй сүнснүүд тусламж ирэн түүн дээр тасралтгүй очдог болсон байна. Эхэндээ ховрог зүү ёсоор тэднийг аргалдаг байсан ч цаашид тэсвэрлэхэн байж сүмийг орхин явжээ. Ном журмаараа бол сүмийг ховрог орхин явж сүм хаягдсан бол газрыг ариусгах ёслол үйлдэх мөн өөр газарт сахиусыг залах учиртай гинэ. Гэтэл энэ сүмийг хэн ч анзаарсангүй хаягдж сахиус нь үлдэж хоцорчээ. Энэ хугацаанд аврал ирсэн сүнснүүд цугласаар сахиусыг догшруулсан байна. Эцэст нь сүнс чөтгөрийн оромж болжээ. Харин залууг хотын захиргааны зүгээс сүнс чөтгөрийг зайлуулах зорилгоор хөлслөн авсан байж. Түүний хэлснээр урд өмнө ийм айхтар сүнс хорогдсон сүм хийдтэй таарч байгаагүй. Бүрэн ариусгахад удаан хугацаа шаардагдана гэсэн юм. Биднийг ариусгах үйл хийж гэрэл рүү явуулав. Би дахиж тийшээ очихгүй гэж өөртөө амласан. Хэдих аимшигтай тулгарсан шүү дээ. Гэсэн ч тэр явдал зөвхөн эхлэл нь байж. Хэдэн жилийн дараа би 11-р ангид суралцаж байхад урд өмнө таарч байгаагүй аимшигтай зүйл надад тохиолдсон юм. Манай ангид Мааса гэх бусдаасан өөр сурагч байлаа. Тэр сүм рүү явж эр зөргөн шалгах юм болов. Тэр намайг болон найз охин Акиг одоогийн ихнэр цуг явахыг уриав. Тэр урилга ах болон хотынхонд бүхэлд нь нөлөөлсөн явдал болохыг хэн мэдлээ. Маасаг сүм рүү явж үзнэ гэхийг сонсоод л миний айдас хүрч эхэлсэн. Мааса надад хандаж "Хөөе Такуми, чи явна үсттэй. Би Акиг бас цуг явъя гэсэн. Тэгэхэр чи явж л таарна да. Зогдчихгүй байж" гэв. Энэ өдөн хадгалах шиг сонсогдох урилга байлаа. Дотроо бол би юммааргүй байсан юм. "Үгүй дээ уучлаарай, би явахгүй. Та хэд ч бас тийш явах хэрэггүй. Чинхнээсээ хэлж байна шүү, битгий яв." Түүнийг ятгах гэж оролдсон ч Мааса сонссонгүй. Тэр намайг хулчгар бүхнийг мэддэг царайлагч худлаа гар гэх мэтэр баахан доромжлов. Хичнээн удаа ярилцах гэж оролдсон ч үр дүнгүй болов. Би түнд өөр тохиолдсон явдлыг ярмаар байсан ч тухайн үед байсан томчууд надад тохиолдсон явдлан бусдад ярихыг хатуу хориглосон байв. Яагаад хориглох болсон шалтгаан нь хүмүүс хоорондын харилцаа энгийн биш, илүү гүнзгий, цогц харилцаатай байснаас болсон. Хэрв та гудамжинд хэн нэгэнтэй ярилцах, мэндчлэх төдийд та хоёрын дунд ямар нэг холбоо тогтох болно. Кододама буюу үгийн хүч гэх ойлголт эндээс бий болсон гэж би боддог. Хэрв би өөрт болсон явдлын талаар хүмүүст хэлвэл сүнс чөтгөр намайг дундын холбоо болгож уг түүхийг сонссон хүмүүст хүрэх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл уг түүхийг сонссон хүмүүс сүнс чөтгөрт эзэмдүүлэх магадлалтай. Тиймээс л болсон явдлыг би ярьж чадсангүй. Хэрв би ярьчих бол Мааса бусдад бас ярьчих боломжтой. Би тэднийг зогсоох гэж оролдсон ч хан руу ярьж байгаа мэт ямар ч нөлөө байсангүй. Мааса ангаар нэг намайг хулчгар гэж цуу яриад тэгдэн. Найз охиноо ганцаарнг нь явуулах гэсэн дахиа болгож орхив. Би өчргүйд ээрэлхүүлээгүй ч бусдад гадуурхагдсан мэдрэмж авлаа. Яагаад надад Мааса ингэж хандаад байгаа юм бол? Гэсэн чи хэдэн жилийн дараа бүх юм дууссаны эцэст ингэсний учрыг олсон юм. Би Акиг ятгах гэж оролдсон ч тэр миний найз Рико бас явах гэж байгаа болохоор би явна гэд амлчихсан юм. Тэгэхээр одоо эргэж буцхаасаа өнгөрсөн гэв. Масагийн тараас нь цуурхал надад итгэх түүний итгэлийг алдруулсан бол л та. Акиг явуулмааргүй байсан ч би бас сүм рүү давхиж очимооргүй байлаа. Түүнд үннийг хэлэхээс өөр арга байсангүй. Ганц түүнд хэллээ ч Масаар Рико хоёр үг алдуулах л байх. Би инхүү яахаа мэдэхгүй байтал нэг зүйл санаанд оров. Өмнөх үйл явдлын дараа нөгөө залуу ах бид хоёрт сахиус өгсөн юм. Тэр хэлэхдээ дахиж аюулд орох юм бол энийг гартаа бариарай.
байнга биедэн авч явах шаардлагагүй ч аливаалга ойрхон байлгах гэж. Энэ гарт чинь байгаа цагт ихэнх муу зүйлээс хамгаалах болно. Ойлгов уу? Гэв. Надад 2 сахиус байлаа. Би Акид хандаж би үнэхээр явж чадахгүй. Харин энийг өөртөө аваад яв. Мартаж эсвэл гээж болохгүй шүү заа юу? Гэв. Аки ихэндээ татгалзсан ч яванда зөвшөөр надаас авсан юм. Надад тэргүй нэг үлдэж байгаа тул түүнд нэгийг өгөхөд асуудалгүй гэж би бодсон юм. Хоёр дахь нь ахын хулвч тэр гэртэн байхгүй байв. Хаашаа явсныг би дараа тайлбарлая. Эцэст нь Масагийн сүнстэй газраар зорчих шөнөрлээ. Тэр шөнө бид бүгдэд хар дарсан зүуд шиг болж үлдсэн. Тэр шөнө би нэг л буруутай юм шиг мэдрэмж төрөөд байв. Тэднийг зогсоохын тулд би илүү хичээх хэрэгтэй байсан мэт. Акита цог яваагүй нь би айснаас болсон. Эсвэл үнэхээр хулчгаар амьтан уу? Би өөртөө их урам хугарав. Өрөөндөө байж байтал доод давхраас утас дуугарах сонсогдлоо. Аав ээж утас авахгүй байсан тул би утас авахд Рико байлаа. Акид нэг юм болчихлоо. Үнэхээр амир чи хурдан хүрээ дээрээч гуй. Юу болсон юм? Акигийн би одоо хэрвэн хурдан туслаач дээ. Бид сөмд байна. Хурдан хүрээ дээр. Энэ мөчөд хэцүү юм болсныг би ойлгов. Миний аймхаа зангаас болж Аки аюул дуртжээ. Харамсах сэтгэл төрөв. Бүх айдас Аки туслах тэмүүллээр солигдож сүм рүү явахар шийдэв. Гэхдээ ганцаархнаа юу хийх вүлээ? Үүндэн итгэлгүй байв. Эргэлдсэн ч аав ээжтэн хэлэхэр шийдлээ. Хамгийн түрүүнд хэлэх ёстой ч Маса бусдын хамт намайг томчуудад ховлсон хулжгараар дуудана гэхээс имэж байв. Би бас бүгдэд нь санаа зовж Аки намайг үзэн ядахгүй гэж болгоомжлон. Өөрийгөө хамгаалах зүн савн намайг дийлж аав ээжтэн хэлхийг зогсоож байв. Би өөртөө дургу хүрч байлаа. Ахтайхан зөвлөмөр байсан ч өмнө болсон үйл явдлын дараачаас ах одоог хүртэл сүнсний зан үйлийг судалж байлаа. Өмнөх явдлын хор уршиг түүнд чанга тусаж, таринчдын гол сөмрөө очин ариусгагдан тэрнээс хойш эргэж ирээгүй юм. Тэр явахтан сахиусаа надад өгч, би галт тэргэнд суулаа. Чи энийг хадгалж бай. Хоёр нь нэгээс илүү үр дүнтэй байх гэсэн юм. Би аав ээжтэн Масагийн төлөвлөгөөг ярихад тэд хоёулаа шоконд оров. Тэд хэлэхдээ алив хотын бүх хүмүүсийг зөвлөж холбоо барья. Энэ байшингаас гараад үзээрэй гэж хэлчихээд яаран гарцгаав. Гэсэн ч би Аки болон бусдад санаа зовж байсан учраас бусдаас төрүүлж өөрөө сүм рүү явлаа. Би гэнт юу болсныг эргэн санахтаа яагаад Рико манай гэрийн утсыг мэдж сүмээс залгадаг үлээ гэж хачирхан бодов. Тухайн үед гар утас хөгжөөд удаагүй. Манай ангийнхнаас хинэнч гар утастай байсангүй. Би хамгийн ихний угтах хаалган дээр очлоо. Урдын адил муу ёрын санагдаж байснаас орох гэж яарсангүй. Гэсэн ч зоргион чангалан дотогшорлоо. Хаан ч муу ёрын сүнсгүүдэл харагдсангүй. Сүмийн газар нам гүм байв. Бүр хитрхи чимээгүй. Хэрв ямар нэг зүйл болсон бол хэн нэгний орилж хашгирахыг сонсох ёстой. Би алхаж байтал хэн нэгэн сууж байв. Ойртон харвал Аки байлаа. Би түүн рүү яаран очив. Чи зүгээр юу болсон бэ? Бусд нь хайчав гэж мөрнөөс нь барин асуув. Аки уйлж эхлэв. Юу болов вэ? Чи гэмтсэн үү? Бүгд хайчихсан бэ? Би мэдэхгүй байна. Алхаж явтал гинт бүгд чимээгүй болоод цаашаа явцгаасан. Би гүйцгсэн ч унаж хичнээн дуудсан ч эргэж хариулаагүй. Дараа нь сонин хүүхдүүд гарч ирээд энд чирээд ирлээ. Үүнийг сонсоод байдал үнэхээр хүндэрснийг би мэдэв. Өмнө нь ийм зүйл надад тохиолдож байсан. Дараа нь утасны дуудлагыг санав. Би Аки руу хандан хоёулаа юу ч гэсэн эндээс гарцгаая гэв. Эргэж гартал хэдэн хүүхдүүд биднийг харан зогсож байв. Новш гэж. Би Акиг босоход туслан зүгтхийг оролцсон ч нэг зүйл ажиглалаа.
Тэр хүүхдүүдийн байгаа байдал өмнөхөөс өөр байв. Тэд биднийг хилэнтэйгээр ширтэж байв. Тэд намайг энд чирж авчирсан гэж Аки нулимс туслуулан хэлв. Явцгаа. Эндээс яг одоо гар гэж тэд бидэнд хандаж хэлв. Тэднийг ширтэн зогсож байтал би тэр хүүхдүүдийг таньдаг болгон гинт ойлгов. Хэн болохыг нь ч санав. Өмнөх тохиолдлын үеэр цуг явсан ахын найзууд байлаа. Та нар Акиг энд авчирчээ. Одоо муу ёрийн сүнснээс биднийг хамгаалж байгаа хэрэг бахан тийм үү? Би ойлов. Аки руу эргэж энэ хүүхдүүд зүгээрээ одоо явцгаая. Томчууд одохгүй энэ дэрн. Босод хүүхдүүдийг тэд хайх бах гэв. Аки толгой дөхлөө. Тэр мөчөд бидний эргэн тойрондох орчин гинт өөрчлөгдөв. Аки ч үнийг мэдэрч алхахын болов. Бид эргэн тойрноо анхаардал тэд гарч ирсэн байлаа. Биднийг тойрон муу ёрийн сүнснүүд зогсжээ. Аки бид хоёр зэрэг хашгирч тэр дороо унцгаалаа. Хүүхдүүдийн хамгаалалт тэсхэн болсон бололтой. Бид хоёр хайсандан бие биерүүгээ наалдахаас өөр зүйл хийсэнгүй. Гэсэн ч муу ёрийн зүйлс бид рүү ойртсонгүй. Бид хоёрт байгаа сакусикс гинт санаж Аки руу харахад тэр бугундаа зүүсэн байв. Бидэнд 2 сакус байсан тул муу ёрийн сүнснүүд ойртож чадахгүй байв. Аки, хоёулаа зогдох хэрэгтэй байна. Сакус бидэнд туслана. Бидхий зогс. Эргэж харж болохгүй. Зүгээр л гүүгээрээ заа юу. Аки толгой дохиж бид гар гараасаа чанга барилцав. Би газараас мөчрөөлж нэмэргүйг нь мэдж угаач гүүхтэн ийш тийш савчв. Араас хөөж угааг нь мэдж байсан ч бид гүйсээр. Угтах хаалга нүдний өмнө гарч ирэхэд би чангаараа хаалганы цаана гарвал бид аюулгүй болно. Бараг л гарлаа гэж хашгирав. Бид гүйсээр хаалганы цаана гарлаа. Бид огцом уруу газар бүдэрч унцгаав. Дээшээ харахад муу ёрийн сүнснүүд маш ойрхон зайд харагдав. Тэд хит олуулаа юм. Өмнөх тохиолдолд 4-5хан л байсан. Сүм аажмаар ариусч сүнс улмал цөөрч байгаа гэж бодсон юмсан. Тэд яаж сүмээс гарч чадав? Бид сакустай боловч яагаад тийм ойрхон байгаа юм бол? Хормын өмнө бид аюул багтаа байсан биш үү? Тэднийг ойртох тусам хамаг би чичирч эхлэв. Үгүй яагаад бид та нарт ямар буруу зүйл хийсэн бэ? Биднийг өршөөгөөч. Хэн нэг нь туслаач. Ээжээ гэж Аки ойлон шивнэнэ. Би тусламжирын хашгирсан боловч хинч хариу өгсөнгүй. Ойролцох байшингуудад ямар ч гэрэл байхгүй түнэр харанхуй байгааг би анзаарлаа. Тэд намайг буцааж угтах хаалгаар чирэн оруулж байгааг мэдэв. Ингээд л миний цаг дууслаа гэж би бодов. Аки ухаан алдсан бололтой. Чимийг хуваалжээ. Хаалгаар яг орох мөчөд аянга цахилгаан цахих шиг тэнгэр нүргэлсэн чимээ гарав. Тэр чимээ намайг ухаан оруулж би эргэн тойрноо харлаа. Сүнснүүд алга болжээ. Байшин болон гудамжны гэрэл эргээд хэвэн болсон байв. Аки эргэн ухаан оржээ. Би даврагдсан уу гэж бие рүүгэн харлаа. Бидний сахиус хоёулаа эвдэрчээ. Биднийг хамгаалж эвдэрсэн болов уу та? Үүнийг тунгаан бодож байтал томчууд ирэв. Тэдний дунд таринчид болон ах минь байв. Би юу болсныг бүгдийг тайлбарлалаа. Биднийг баг зэрэг зэмлсэн. Босод хүмүүст дотогшорж, босод хүүхдийг хайхаар болжээ. Хачиргалтай нь ах бас дотогшорохор болов. Би яг ч ангиж ирж байгаагүй. Бүр мөсөн муу ёрыг арилгахын тулд би дотогшоорж дахин нэг удаа орох ёстой гэж хэлв. Би цуг орох санал тавьсан юм. Бүгд эсэргүүцэж байсан чи би өөрийн хөрөө зүтгэв. Надаас болж энэ хэрэг мандснаас гадна би өөрөө орж нэг зүйлийг тодорхой болгох ёстой байв. Намайг ганцаараа байх эсвэл бусдаас нь тасарч болохгүй гэдэг нөхцөлтэйгээр цуг орохыг зөвшөөрлөө. Аки намайг яагаад орох гэж байгааг бүрэн ойлгосон бололтой. Би айдсаа ардаа үлдэн тэдний араас сөмрөө явлаа.
Замдаа би ахад найзуудыг нь харснаа хэлэхэд нулимс туслуулж байгаа харагдав. Тийм ээ. Тэдхий хоногийн дараа нас барцгаасан. Тэр сүнснүүд нь над дээр ч гисэн ирсэн. Чамайг тэд хамгаалжээ. Баярлалаа. Их баярлалаа. Тэр тэдэнд хүндэтгэл илэрхийлж байв. Би ч бас тэдэнд талархлаа илэрхийлж уйлсан. Гэсэн ч төдөлгүй ах минь амь тэмцэн газар тунав. Би сайтар харвал муу ёрын сүнс түүний биеийг эзэмдэж байв. Нэг таринч түүнд туслах гэж оролдсон ч амжилтгүй болж олуула нийлж өгч амжилттай болов. Манай ангийнхныг сүмийн дахил өргөх хэсгээс олсон юм. Тэр газрын шалаар битүү цус урсчээ. Би бөөлжхөөс өөрөөр тусуулсангүй. Түргэн тусламж ирж тэднийг авч явцгаалаа. Тэд ноцтой бэртээгүй ч амь насанд нь хүрэхээр шарах биш гэсэн. Гэсэн ч муу ёрын сүнснүүд яаж хүний биед аюул учруулад байгааг ойлгосонгүй. Дараа нь бид Маасаг сүмийн авраг модны цаанаас олсон юм. Тэр өгчгсөн байлаа. Томчууд гараад хэрэггүй гэсэн тул би харсангүй. Гэсэн ч би нэг зүйлийг тодруулахын тулд харах хэрэгтэй байлаа. Үүний дараа таринчид сүмийг энэ хിവэр нь орхиж болохгүй гэсэн тул том хэмжээний ариусгах ёслол үйлдэхэр болов. Одоо ч сүмийн гол шүтэн байгаа учраас энэ газрыг баг багаар муу ёроос зайлуулж анхны горимд оруулах нь чухал байв. Гэсэн ч цаг давчин учир тэд яаравчлах хэрэгтэй болов. Хэдэн өдрийн дараа ариусгах ёслол эхлэв. Би таринчдын зан үйлийг зурагтаар харж байсан ч энэ удаагийн шал өөр байлаа. Аки бид хоёрыг ёслолд оролцуулсан юм. Энэ ёслолыг би хэзээ ч мартахгүй. Хүн өгсөн боловч энэ талаар мэдээ сонин дээр нийтлэгдээгүй. Таринжуулан хотын иргэд асуудлыг чимээгүйхэн зохицуулсан гэхэд болно. Мэдээллийг цааш дарахаас сэргийлсэн ч өөр бас нэг шалтгаан байлаа. Би нөгөө шалтгааныг мэдээгүй ч энэ явдлаас хэдэн жилийн дараа л жинхэнэ үннийг олж мэдсэн юм. Үүний дараа би сургуультай явж төгссөн ажил хийхээр хотоос явлаа. Аки сургуулаа төгсөн коллежид суралцахаар хотоос бас явсан. Бид цуг амьдарч түүнийг төгссөний дараа хурмаа хийсэн юм. Цаг хугацаа өнгөрч бид охинтой болсон. Охиныг 5 нас хүрэх үед бид оршуулганд оролцохоор гэртээ буцаж ирлээ. Замдаа бид сүмийн урд зогсов. Угтах хаалга болон сүмийн барилга хуучнаас тис өөр болжээ. Тэр аимшигт явдлын үеэр хүний аим үргэлжсэн. Масагийн цогцсыг харах гээд байсан шалтгаан бол Хой Такуми, тэр үеийг санаж гинөө? Бид нэрөө дарих үед моёрын сүнснүүдийн дунд Масаг байхыг харсан биз дээ. Тэгээд л чи шалгах хэрэгтэй болсон тийм үү? Аки тэр үеийг гинт санджээ. Тийм ээ. Бид хоёул чимээг уулав. Ээжээ би шэмэр байна. Бидний охин ингэж хэлсэн тул цааш яаран аав ээжийнх рүү хурдлав. Бид байшинд ирсэн хойно охин би гадаа тоглоё гэж хэлв. Машин сайн хараарай. Битгий гол яв гэж би загсан юм. Охин ирэхгүй удсан тул түүнийг хайж байтал нулимстай боцож ирв. Чи ч хайжчихва. Бидний санаа их зовлоо гэхэд охин их сонин юм хэлв. Нэг танихгүй тамах над дээр ирээд наашир гээд намайг татаад байсан. Би үгүй гэсэн ч гарнаас чирж ягаад ардаас үүрзүүл намайг түлхээд сүм рүү аваачсан. Би гарч чадаагүй. Би таг төөгөө зогсов. Ийм байх боломжтой гэж юу? Хажуу зогссон Акигийн царай хуухай зайжээ. Тэгээд яасан? Дараа нь юу болсон? Ямар нэг юм харсан уу? Гэмтээгүй биз? Аки ингэж асуунган түүнийг нэгнгүй шалгав. Үгүй би юу ч гараагүй. Би хэсэг хүлээж байтал хаалга онгойж би буцаж ирсэн. Аав ээжээ намайг уучлаарай. Охин хуйлж Аки түүнийг тайвшруулан тээврэнэ. Би ах руу тэр даруйдан залгав. Өмнөх явдлын дараа тэр сүмд үргэлжлүүлэн таринчаар суралцсаар байсан юм. Түүнд бодох зүйл их байсан бололтой. Аав ээж болон бусад таринчаас зөвшөөрөл аван хэсэг хол байсан юм. Тэр ч дорхнон утсан авав.
Такоми удаан ярилцсангүй. Би нөгөөдөр гэхэд ууцна. Хүлээгээрэй. Чи яаж яваа тийм байдалд орчихов? Ах нэг зүйл мэдэрсэн бол л та. Би бүгдийг тайлбарлаж өглөө. Хотоос урдах яв. Үгүй оройтсан бол л та. Сонсч бай. Чи дээр сүмд очиж хоргод. Битгий яваараа ойлгосноо? Бид удахгүй очно. Үннээсээ гэлээд үнэ. Яагаад тэр сүмд гэж юу болоод байгаа юм бэ? Миний толгой эргэж гүйцсэн байв. Араас ч нэрж байгаа тэр зүйл аюултай шүү. Үс сансан сүнс их гай зовлон дагуулна. Бараг л чөтгөр гэсэн үг. Энэ дэлхий дээр өөр ямар ч зүйл тэгж чадахгүй. Намайг сонс, хурдан сүмрөө яв. Дуудлага гинт тасарлаа. Би бүгдэд энэ явдлыг чадан ядан тайлбарлаж өгөв. Бид бүгдээрээ сүмд хоргодохоор шийдэв. Таглийн хэсэг бүхий өрөөнд бид өглөөг хүлээсэн юм. Шүн дунд болж бидний нойр хурж байлаа. Хөөе, би байна. Би ирчихлээ, намайг оруул. Хаалганы цаанаас би ахын хоолойг сонсов. Гэхдээ тэр биш болохыг би мэдж байлаа. Орж ирмээр байгаа бол өөр зам бий гэж бид хариулав. Аки бид хоёр хэн болохыг нь таньсан байлаа. Маса, энэ чи юу? Чамаг гэдгийг мэдчихвэн. Яагаад бид нэр оролдоод байгаа юм бэ? Ингэж хэлтэл гол хаалга хүчээр нээгдэж цаана нь Маса яг хуучин төрхөөр зогсож байв. Энэ намайг чирээд байсан танихгүй ах вэ гэж охин хэлв. Үнэхээр ч тэр байлаа. Бид бүгд түүнийг танив. Охиныг араас нь түлхэн энд авчирсан зүйл бол сүмийн ариун сахиус бололтой. Сүмийн шүтэн хэвийн болж охиныг аврахаар энд авчирсан байлаа. Таглийн ширээний хажууд түүний байгааг би мэдэрч байв. Аава ээжээ, яагаад тэр танихгүй томах бүхэлдээ хар тэгсний нүдгүй байгаа юм бол гэж охин асуув. Маса картал түүнийг тойрон хар гэрлийн бүрхүүл үүссэн харагдав. Тэр нүдгүй биш, харин түүний нүд бүхэлдээ тасхаар байв. Түүнээс ялгарах үзэн ядалт, өшөө авах хүслийг харахад л газар дээр ухаан алдж унахаар байв. Чөтгөр. Би ахрууган залгаж Маса юу болж хувирсныг хэлв. Хүн яахаараа ийм зүйл болж хувирдаг байна. Гэр бүлийн хамгаалах цэн совингоо мэдэрч урд минь байх аимшиг чөтгөрийг харахтаа давхцсан миний бие жижирч байв. Хэсэг хугацаанд Маса Аки охин бид гурвыг ширтэн чимээгүй зогсов. Тэр дайрахыг хүсэж байсан ч онгоц шүтэний хүч түүнийг ойртуулахгүй байсан юм. Би Аки охин хоёрынхон урд тэднийг хамгаалахаар зогсов. Аки охиноо тас тэрчээ. Удахгүй өглөө болно. Тэгвэл Масагийн хүч чадал буурч таринчид тэр нь түүнийг амьрлуулах болно. Маса энийг мэдэрсэн бололтой. Онгоц шүтэн болон биднэрүү тас ширтэнэ. Тэр нэг зүйл бовтонснаа Аки охин бид гурвыг хар нүдэрээ ээлжлэн харж угаад алга болов. Үүр цайж байв. Би бүх зүйл дууслаа гэж бодсон юм. Аки уйлж, охин унтаж байв. Удсанчгүй ах бусдынхан хамт ирэв. Тэд дахин яслон эхэллээ. Муу ёрын сүнс хүчтэй байсан ч тэд эцэст нь ажлаа дуусгацгаав. Биднийг онгоц шүтэн бүхий өрөөрөө урьж оруулан энэ бүхний цаана байх жинхэнэ бодит түүхийг өгүүлсэн юм. Маса шиг чөтгөр болон хувирсан сүнсийг амьрлуулах боломжгүй. Түүнийг устгахаас өөр арга байсангүй. Сүнсийг нь бүрэн алга болгоно гэсэн үг. Түүний хувьд хойднаас дахин төрөлтгөж байхгүй тул жинхэнэ үхэл нүрэлсэн хэрэг. Би үүнээс илүү аимшигтай зүйл төсөөлж чадсангүй. Масагийн үхлийн шалтгаан нууцлаг байсан ч тэр үнэндээ амиа хорлсон байна. Тэр муу ёрын сүнснүүдийг ашиглан ангийнхнаа гэмтээсэн байна. Муу ёрын сүнснүүдийг удирдах байсан хүн нь тэр байсан. Тэр Аки бид хоёрыг албаар дагуулж яван хорлох санаатай байсан гэдгийг мэдэж авав. Ах минь Масагийн сүнсийг зайлуулах ёслол үйлдэж байхдаа энийг олж харсан гэв. Масагийн надад өшрөхөх шалтгаан анхандаа жижиг байсан ч аажмаар өсөж томорчээ.
Хүмүүс бид хоёрыг бүх зүйл дээр л харьцуулж байсанд намайг буруутгах шалтгаан болсон. Цэвэр өс хонцон байлаа. Тэр Акид сайн болж надаас холдуулахыг ч оролдсон байв. Аки түүнийг тоогоогүй тул хайр нь үзэн ядалт болж хувирсан байв. Дараа над руу ч бүр ихээр давшлах болсон. Тэр томчуудын надад тохиолдсон явдлыг ярихыг олж сонсоод сүмийг ашиглан надаас өшөөгөн авах гэсэн байж. Тэр авраг мод руу очин намайг төлөөлүүлсэн сүрлэн хүүгэлтийн хадаас зон Такумиг алга гэж хашгирч байсан. Муу ёрын сүнснүүд Маасаг бүрэн эзэмдэхэр байсан ч түүнийг үзэн ядалт маш ихтэй тул тэднийг харин захирч эхэлжээ. Дараа нь Мааса өөрөө муу ёрын сүнс болж намайг алан Акиг өөртөө авахар шийдсэн байна. Энд ч аимшигтай сонголт байлаа. Цог явсан бусад хүмүүсийн золиосонд гаргах шатрын хүүшиг үзэн авч явсан байна. Тэр Акиг бусдын хамт алхаар завдсан ч ах бид хоёрын сахиус хамгаалсан байв. Тиймээс над руу хуурамч дуудлага гэхийн намайг өрхөнд оруулжээ. Нэг чухал зүйлийг хэлэхэд эр зөргийн сорил эхлэх үед Мааса аль хэдийн үхчихсэн байсан. Тэр авраг модноос хоолойгоо боомлж намайг төлөөлүүлсэн сүрлэн хүүхэлдээтэй наалдсан байж. Тиймээс л тэд намайг битгий хараа гэсэн бололтой. Тэр муу ёрын сүнснүүдийг удирдан араас ирсэн ч сахиусны нөлөөгөөр юу ч хийж чадаагүй. Ямар ч тач тэр сүнснүүдийг сүмээс явуулсан байна. Гэсэн ч ахын минь найзуудын сүнс биднийг хамгаалж байсан. Сахиус эцсийн удаа биднийг хамгаалан бодрон унах үед биднийг буцаан сүм рүү аваачсан. Ариусгах ёслолын үеэр Мааса том модонд нуугдаж алгуулсан дүр үзүүлэн тохиромжтой цаг ирэхэд дахин гарч ирж өшөөгөн авахар хүлээсэн байж. Охиныг олохдоо тэр тохиромжтой үерснийг мэдсэн байна. Гэсэн ч сүмийн онгоц шүтэн сэргэж түүний хүч чадлыг бүрэн үгүй хийжээ. Би юу хэлэхээ мэдсэнгүй. Энийг олж мэдээд би шоконд оров. Бүх юмны зангилаанд би байжээ. Тэгээд л Мааса алга болж. Бусдын сонсоогүй ч би үүнийг тод чанга хэлсэн юм. Яагаад чи байн гардан байсан бэ гэж би ойлов. Надаас болж үүнд орооцолдсон хүмүүсийн өмнө би буруутай санагдана. Би өөртөө маш их уурлаж байв. Одоо бүх юм зүгээрээ чи аюулгүй болсон гэж Аки ойлон намайг тайвшруулв. Аав ээж та хоёр гимтээгүй биз? Томах та хоёрыг яагаачгүй биз дээ гэж охин санаа зовон асуув. Бид хоёр түүнийг тэрвэрч бүгдээрээ уйллаа. Хардарсан зүуд нэг юм дуусчээ. Үүний дараа бид нас барсан хүмүүсийн болшин дээр очив. Ахын минь найзуудад хүндэтгэл үзүүлж жил болгон ирэхин амлав. Масагийн болшин дээр ч очсон. Арг эрт нь очимоор байсан чинь нүүсэн тул хаанаас олохоо мэдсэнгүй. Сүнсгүй болж. Би Масад юу хэлэхээ мэдсэнгүй. Зүгээр л гараа нийлүүлж залбирэн чин сэтгэлээсээ уучлалт хүсв. Масагийн гимтээсэн ангийнхан маань одоо бүгд зүгээр байгаа. Тэд сүмдөөсөн дурсам чам бүгдийг мартсан. Ангиараа дахиж уулзах тухай яриаж гарсан байв. Охин маань одоо дунд сургуульд сурч байна. Тэр явдлын дараа таринч нарын хэлснээр онгоц шүтэн охинд маань хүрсэн тул түүнийг эгэл биш хүн болсон гэж ярьдаг. Тэрч байтугай охиноо тэдэнд өгч болох уу гэж асуусан. Бид ээлдэхэр татгалзсан билээ. Түүний сүнсний хамгаалалт ёр бусын болсон бөгөөд энгийн нэг муу ёрын сүнс хажуугаар нь явж зүрхлэхгүй гэсэн юм. Аки үнийг сонсоод инээмсэглэж байв. Бусад сүм хийдэд очиход биднийг хамгаалагч сахиуснууд харж байдаг гэж хэлсэн билээ. Үүнд бид талархаж явдаг. Харин өнөөх сүм одоо үед шал өөр болсон. Талбайг нь хүүхэд тоглох тоглоомтой болгож заримдаа арга хэмжээ зохион байгуулдаг амьд газар болгосон юм. Бид тэнд болсон явдлыг хизээч мартахгүй. Тэнд нас барсан хүмүүсийн гэгээн дурсгал зориулж, тэнд ирээдүйд очих хүмүүсийг бодолцсон би энэ түүхийг баримт болгон бичиж үлдээсэн юм.